Зараад ингээд энэ авсан зээлийнхаа хэмжээг багасгаа гэдэг зүйлийг л яриад байгаа шүү. За улсын өрийг нэмэгдүүлэхгүй байх, өнөөгийн өрийн хэмжээг хуульд нийцүүлэх үүднээс төсвийн тогтвортой байдлын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг улсын хурлд гаргасан гэсэн тайлбарыг засгийн газар өглөө. Харин өрийн дээд хязгаарыг тогтоохдоо бусад улс орны нийтлэг жишг хандлагыг харгалзан үзэх шаардлагатай гэсэн байр сууриас зарим гишүүн хандаж байна. Зүгээр хоёр хөрш маань гэхэд өрийн хэмжээ нэхэд өнөөдөр Орос 17%-тай, Хятад 22%-тай л шүү дээ. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нь. За манайх бол одоо тэгээд ингээд 60-70-аад явуулчвал Грек, Аргентины араас л орох юм болно шүү дээ. За улсын өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 39%-тай тэнцүү байгаа мэтээр сангийн яамнаас хэдхэн сарын өмнө мэдээлж байсан. Гэтэл одоо хит зөрүүтэй тооцоо судалгаа гарсан байна. Улсын хурал түрүүнд нь худлаа мэдээлэл өгч байсан хэрэгүү гэдэг асуудлыг зарим гишүүн хөндөж, буруутай албан тушаалтнуудаа хариуцлага тооцох ёстой гэдгийг сануулж байна. Улсын хурал төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийн хэлцүүлгийг үргэлжлүүлнэ. Улсын хурал хөрөнгийн албан татварын тухай хууль гаргаж иргэдийн амжиргаанд ачаал дарамт үүсгэж болохгүй гэж эдийн засгийн байнгын орооны гишүүд үзэж байна. Засгийн газар холбогдох хуулийн төслийг боловсруулж улсын хуралд өргөн мэдүүллээ. Энэ чи үйлдвэрлэлийн хэрэг. Засгийн газрын боловсруулсан хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслөөр бол малчин айл өрхүүдээс малын хөлийн татвар авдаг болох 2-оос дээш тонны орон сууцтай айлууд татвар төлдөг болох, бууны болон автомашины албан татварыг нэмэгдүүлэх, шинээр зарим төрлийн албан татварыг тогтоох, хэмжээг нь нэмэгдүүлэх хэсэг шийдвэрийг орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь гаргадаг байх эрх зүйн орчныг бүрдүүлэх гэсэн саналтай байгаа юм. Асуудал эдийн засгийн байнгын орооны хуралдаанаар яригдлаа. Шинэ одоо малын хөлийн татвар дээр л яриад байна л д. Татвар авах гээд байна гэд. Авах хэсэг асуудлын тухайн орон нутг нь малчидтайгаа иргэдтэйгээ ярьж байгаа шийдэх. Энэ нөхцөлийг бүрдүүлж байгаа. Энийг чинь тэгээд татвар төлж байгаа энэ хүмүүс чинь дийлэх юм уу нэмээд ахаар. Тэр татвар төлөгчдөөс асуусан юм уу? Эдийн засаг хямралтай нийгэм бухимдалтай байхад шинээр ямар нэг татвар тогтоох, татварын хэмжээг нэмэгдүүлэх тухай ойлголт байж болохгүй гэсэн байр сууриас гишүүн Тэлхэн хандлаа. Цагийн олсон асуудал биш юм аа. Энэ ганцхан одоо үлгэл татвар юм шүү дээ. Малын хөлийн татвар мэтийн бүх юм татж аваа засгийн газар. Энд дэмжих боломжгүй шүү. Тэр дараа нь одоо хямрал гаргаа сайхан болгосон үедээ л хийнвэс хямралтай болсон үйл явдал нь ард түмэндээ холбоотой биш үү дээ. За гишүүн ан хуйгийн хувьд улсын хурал хөрөнгийн албан татварын тухай хууль гаргах нь зөв гэсэн байр суурьтай байна. За харин хөрөнгийн татвар тогтоосон нөхцөлд иргэдийн амжиргаанд ачаалал дарамт үүснэ гэдгийг эдийн засгийн байнгын орооны зарим гишүүн санууллаа. Хөдөө ингэж яваад үзэхээр нөгөө өвлийн цагаан авалган чинь болохоо байцсан. Ус судаг төрөөс хийж өгдөг учраас ингээ хайчдаг. Малын эрүүл мэнд тэгээд маш чухал зүйл байгаа. Жаахан бүтээгдэхүүн экспортлох нэг иймэрхүү байдалтай байгаа шүү дээ. Тэгээд аль хэдийн зэрэг нэмсэн хамтарсан засгийн газраа байгуулсан. Тохирсныхоо дагуу ажиллаа хиймээр байх юм. За засгийн газраас өргөн мэдүүлсэн хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслийг эдийн засгийн байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхон дэмжихгүй байна. Эцсийн шийдвэрийг чуулганы нэгдсэн хуралдаанаас гаргана. Гишүүд асуулт. Эдийн засгийн хямралаас гарахын тулд тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй гэж улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн гишүүд мэдэгдэж байна. Мөн гадаадаас авсан зээлийн зарцуулалтын байдалд шалгалт хийж дүгнэлт гаргах шаардлагатай гэсэн байр сууриас бүлгийн гишүүд хандаж байгаа юм а. За улсын хурал зөвхөн 2015 оны улсын төсөвт тодтгол хийснээр эдийн засгийн хямралыг давж чадахгүй. Төсөв мөнгөний бодлогыг цогцоор нь авч үзэх, тусгаалсан хөтөлбөр төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай гэж улсын хурал дахь Монгол Ардын намын бүлэг үзэж байна. Цаашид иргэдийн амжиргаанд хүндрэл үүсэхгүй, орлогыг нь бууруулахгүй байх, бас төрийн байгууллагууд үр ашиггүй зардлаа хасч танахад чиглэсэн тодорхой зохицуултуудыг хийх хэрэгтэй гэсэн тайлбарыг Монгол Ардын намын бүлгийн гишүүд өглөө. Олон хүүхэдтэй эхчүүд олгодог алдарт ихийн одонгийн мөнгийг хасахыг бид дэмжихгүй. Монгол Ардын намын бүлэг Монголын одоо өрсийг алагчилж, ялгуурлаж үзэж болохгүй гэдэг байр суурин дээр бас хатуу зогсноо гэдгээ бас эцэслэн шийдсэн байгаа. За дээрэс нь хямрал хүндрэлийг давхад улсын хурлын гишүүд өөрсдөө бас санаачлаг гаргая. Улсын хурал Монгол Ардын намын бүлгийн 26 гишүүн унааны мөнгө гэж том машин ундаг их зардал гаргадаг, энд нь бас улсын төсвөөс тодорхой хэмжээний мөнгө зарцуулагддаг. Энэ мөнгнөөсөө татгалзах байдлаар энэ хямрал хүндрэлийг давах тус өөрсдөө нийгмийнхээ хариуцлагыг ухамсарлаж ёс зүйтэй хандъя гэдэг ийм асуудлууд төр Монгол Ардын намын бүлэг байр сууриа нэгтгэсэн байгаа.
За одоогоор улсын нийт өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 58% хүрсэн байна. Тухайн хувийг цаашид өсөхгүй байх, өрийн хязгаарыг 58%-аас нь хэтрүүлэхгүй байх хэрэгтэй гэж улсыг хурлдах Монгол Ардын намын бүлгийн гишүүд мэдэгдэж байна. Бас түрүүнд нь гадаад зах зээлээс босгосон бондын хөрөнгийн зарцуулалтын байдал үр дүнг шалгах, дүгнэлт гаргах шаардлагатай гэж бүлгийн гишүүд үзэж байна. Чингис бондын одоо олж ирсэн тэр зээлийн хөрөнгийн зарцуулалт түүнээс гарах үр дүнг судалж танилцуулах ажлын хэсэг байгаа. Цаашид шаардлагатай гэж үзэх юм бол энэ хяналт шалгалтын ажлыг өргөдгөх, за мөн Монгол банкны үйл ажиллагаа, Монгол банкны алдагдaltaй холбоотой асуудлаар бас хяналт шалгалт хийх шаардлага гарвал энэ хяналт шалгалтын ажлыг хийнэ гэж бодож байгаа. За бид гаднаас өөр авч болно л да. Зээл тусламж авч болно. Энийг хинч үгүйсгэдэггүй. Явсаар ирсэн. За харин энэ авч байгаа бондын өр зээл ямар байдлаар цаашдаа санхүүжигдэж, ямар байдлаар эргэн төлөгдөх нөхцөлтөөр үйл ажиллагаанд шилжиж орж байна вэ гэдг нь бол одоо болтол тодорхойгүй. За харин засгийн газраас өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслөөр бол буу автомашин орон сууц үйл хөдлөх хөрөнгийн татварыг дээд тал нь 300 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр байна. Татвар нэмж иргэдийнхээ халаасанд гар дүрж болохгүй, тооцоо судалгаагүй, буруу бодлогыг хэрэгжүүлж болохгүй гэдгийг ч улсыг хурлдах Монгол Ардын намын бүлэг мэдэгдээд байна. Засгийн газар Монголын үйл орчны эвлийн холбоо, ажил олгогч эзэдийн нэгдсэн холбоо гэсэн 3 талын хамтарсан үндэсний хороо өнөөдөр хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээрийг шинээр байгууллаа. Энэ хэлэлцээрээр цалин тэтгэвэр нэмэгдүүлэх, хувь хүний орлогын албан татварыг бууруулах зэрэг хэд хэдэн томоохон асуудалд талууд ойлголцож хэлэлцээрийг байгууллаа. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт 2015-аас 2016 оны улсын хэлэлцээрт өнөөдөр гар үсэг зурлаа. 3 талын уулзалтууд өмнө нь олон удаа цуслагдаж, санал зөрүүлдэж байсан ч өнөөдөр энэхүү санал нэгдэж талууд хэлэлцээрийг байгууллаа. Төрийн албан хаагчны 2015 оны цалин хөлсийг нэмэгдүүлэхэд 90 тэрбум төгрөг, тэтгэвэр нэмэгдүүлэхэд улсын төсвөөс нийгмийн даатгалын санд олгох татаасыг 13 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 2015 оны төсвийн тодтол тусган улсын хурлаар шийдвэрлүүлэхээр хэлэлцээрийг байгууллаа. Ер нь бол зүгээр цалин нэмэгдүүлэхэд бол 90 тэрбум төгрөг, тэтгэвэр нэмэгдүүлэх их усрыг бол өөрөөр нийгмийн даатгалын санд одоо олох татаасыг бол 13 тэрбум нэмэгдүүлж байгаа. Ингээд 100 одоо 3 тэрбум төгрөгийн асуудал. Энэ одоо их усрыг одоо тодорхой хэмжээгээр энэ шатлах нефт шатхууны одоо татвараар одоо нөхсөн ийм одоо чиглэлээр бол их хурл сангийн яамд ярьж байгаа юм байл. Энэ одоо чиглэлээр бол их уср одоо гаргана гэсэн урьдчилсан байдлаар ингэж бол ярилцсан. Ер нь аль салбарынханд илүү нэмэгдэх бол? Би бол одоо бол зүгээр ерөнхийдөө цалинхийнхаа санг 90 тэрбумаар одоо батлуулж явах гэсэн бодолтой байгаа. Тэгээд хэлэлцээр дээрс яригдсан аль одоо салбарыг эхний ээлжинд нэмэх үү, хэдэн хувиар нэмэх үү, хэдэн сараас нэмэх үү гэдгийг юм бол төсвийн тодорхой батлагдсны дараагаар салбарын яамд бол салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооттойгоо санал одоо зөвсөлчж шийдвэрлэе гэсэн ийм одоо байсураар 3 тал бол сая санал нэгдсэн. За төрийн албан хаагчдын цалинг 4 сар, 7 сар, 10 сард тус нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. За Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос цалин тэтгэврийг 60 хүртэлх хувиар нэмэгдүүлэх шаардлагыг тавьж байсан. Гэхдээ 3 тал харилцан ойлголцож энэхүү хэлэлцээрийг өнөөдөр байгуулж байна. Энэхүү 3 тал ойлголцсон тул маргааш зохион байгуулах гэж байсан үндэсний хэмжээний жагсаал цуглаанаа цуцласан тухайга Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлж байна. Тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд нэг 13 тэрбум гэдэг бол Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны сансан хэмжээнд бол хүрэхгүй. Гэхдээ энэ бас энэ хүнжлийнхаа хэрээр хүлээж иж байгаа хэлбэр. Гэхдээ энэ асуудал бол зөвхөн одоо энэ 90 тэрбум 13 тэрбумаар одоо нийт нэг 103 тэрбумаар хязгаарлагдж байгаа биш. Бас орлогыг одоо нэмэгдүүлэх бусад болцоог бас энэ хэлцээрээр бий болгосон. Тухайлбал хүн амын орлогын албан татврын хөнгөлт үзүүлдэг одоо босхийг өндөр болгож байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр хууль эрх зүйн орчин бий болчвол одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс одоо доошоогоо цалин хөлс авж байгаа энэ юунд бол хөнгөлт үзүүлнэ гэсэн үг.
За энэ удаагийн хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талд хилцээрээр зөвхөн төрийн албанд ажилладаг 180 мянган иргэний асуудлыг биш, хувийн хвшилд ажиллаж байгаа сая орчим иргэний нийгмийн асуудлыг бас давхар шийдэж чадсан гэж үзэж байна. Тухайлбал хувь хүний орлогын албан татварын хөнгөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 192 мянгад хүргэж чөлөөлөхөөр шийдвэрлсэн. За энэ нь иргэдийн цалингаас авах албан татварын хэмжээ буурч орлого нэмэгдэнэ гэж үзэж байгаамаа. За цалин тэтгэвэр нэмэгдүүлэх, татварын хөнгөлт үзүүлэх гээд энэ удаагийн 3 талд хилцээрээр нийт 53 асуудлыг шийдвэрлэж чадсан байна. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 тал зөвшөөрөл хүрснээрээ одоо Монгол улсад нийгэм тайван байдлыг хангана. Нийгэм тайван байдал хангаснараа бол одоо иргэд хөдөлмөрчид бизнесийн одоо ажил амьдралаа тайван явуулах болцоо нөхцөл бүрдэж байгаа гэж ойлгож байна. Тэгээ энэ одоо хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн төлөө Монголын ажил олгогч эзэдийн холбоо, өөрийн гишүүд, одоо гишүүн холбоод Монголын нийт ажил олгогчдод энийг хүргэж, энийг хэрэгжүүлэхийн төлөө одоо идэвхтэй ажиллана гэдгийг одоо илэрхийлэх хүсэж байна. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талд хилцээрээр энэ удаад 19 хууль бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулах, 7 олон улсын гэрээ конвенцэд нэгдэн орох асуудлыг тусгасан байна. За өнгөрсөн оны хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талд хилцээрээр 77 асуудлыг тусгасан бол энэ нь 81% хэрэгжсэн байдаг юм байна. Өнгөрсөн онд хүний эрхийн үндэсний комисс нийт 700 гаруй өргөдөл гомдол хүлээн авчээ. Үүний 46.5% нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 20 ангитай холбоотой байсан байна. Гомдол гаргагчийн ихэнх нь хорхон эрүүл мэндийн үйлчилгээ мөн цагдаа хорих хугацааг хууль бусаар сонгож байгааг мэдүүлжээ. Тиймээс хүний эрхийн үндэсний комисс улсын их хурлын хүний эрхийн дэд хороотой хамтран өнөөдөр цагдаа хорих 461 дугаар ангид ажиллалаа. Урьдчилан цагдаа хорих төвд хоригдож байгаа хүмүүс гэмт хэрэгтэн биш. Тиймээс Монгол улсын үндсэн хууль олон улсын гэрээгээр баталгаажуулсан эмнэлгийн тусламж авах, халдшгүй чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх хэрэгтэй. Гэтэл энэ эрхээ эдэлж чадахгүй цагдаа хорих төвд хоригдож байгаа олон иргэн хүний эрхийн комиссд ханджээ. Тэд гомдолдоо бид гэмт хэрэг хийгээгүй гэдгээ нотлохын тулд олон хоног сараар хоригдож байна. Энэ хугацаанд эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй. Мөн бидний оролцоогүйгээр хорих хугацааг сунгадаг. Өөрөөр хэлбэл шууд яллах эрүүдийн шүүх ажиллагаа энд явагдаж байна хэмээн бичсэн байна. Цагдаа хорих хугацааг сонгох шүүх хуралд бол одоо хоригдогч биечлээ оролцох хэрэгтэй. Энэ бол одоо хараахан тийм боломж бол урд нь байдгүй байсан. Тэр болгон одоо шүүх хурал тээвэрлэхгүй тээвэрлэх боломжгүйгээс шүүх хурлыг ичнээгээр хийдэг одоо тийм. Тэгээд дараа нь гарсан шүүхэн шийдвэрээр танилцуулдаг юм байсан. Ондоо бол цагдаа хорих байрандаа байрлаж байгаад одоо онлайнаар шүүх хуралд оролцох, шүүхөд тайлбар гаргаж өгөх, мөн ялгаагүй шүүх шийдвэр гаргахтаа одоо хоригдож байгаа хүнээс өөрийнх нь санал бодлыг сонсох тийм боломж юмар хангагдсан байна. Хэзээс юм явуулж байна? Одоо сар хэрэгтэй болж байна. Үйл ажиллагаа явуулаад. Одоо хоригдож байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийг хангах үүднээс гэр орныхноос нь бас авч болно. Энийг бид зөвшөөрч байгаа. Гэхдээ тэр нь эрүүл мэндийн шаардлага хангасан эмнэлгийн бүтээгдэхүүн байх ёстой. Тэр нь эмнэлгийн хяналтанд орсон байх ёстой. Яг ийм утгатай 260 гаруй гомдол хүний эрхийн үндэсний комиссд ирсэн байна. Тиймээс ажлын хэсэг байгуулж гомдол бүрийг нэг хүрчлэн шалгах хэрэгтэй гэсэн шийдвэр гаргасан. Шалгалтын дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэх юм байна. Хүний эрхийн үндэсний комиссийн шугамар энэ байгууллагад хэд хэдэн шаардлага тавьсан байсан. Тэгээд тэр шаардлагуудыг биелүүлсэн хэсгийг тэр бид бичлээ үзэж байна. Комиссийн ажилтнууд бол үлдээд энд хоригдож байгаа хүмүүсийн хэрэгтэй танилцж за тэр гомдлын үрээр нь үзэж шалгах хэрэгтэй байна. Тэгээд энэ шалгалтын дүнг бол дэд хорон дээр юм уу хууль зүйн банкны хорон дээр хилцээ. Тэгээд цаашаа авах ямар арга хэмжээнд байна вэ гэдэг тал дээр ярилцсан. Хорих төвөдтэй холбоотой гомдлууд 2009 оноос хойш тасралтгүй өсчээ. Гомдлын мөрөөр шалгалт хийхэд шүүхийн шийдвэр гараагүй байхад цагдаа хорж байсан зөрчилж илэрч байсан юм байна. Тэгвэл ийм гомдол мөн одоо ч гэсэн ирчгээд байгааг хүний эрхийн үндэсний комиссийнхан хэлж байлаа. Хэрвээ энэ гомдол үнэн болох нь батлагдвал тухайн хэргийг мөрдөж шалгаж байгаа мөрдөн байцаагч прокурор хариуцлах хүлээнэ. Өөрөөр хэлбэл гэмгүй хүнийг гэмт хэргийн холбогдогчоор татаж шалгаж айлгадаг байдлыг засахын тулд хүний эрхийн үндэсний комиссоос энэ шалгалтыг тогтмол явуулдаг юм байна. Сүүлийн 100 жилийн хугацаанд Улаанбаатар хотод 40 орчим үер болсон байна. Үүний 60 гаруй хувь нь буюу 25 орчим нь 2000 оноос хойш тохиолджээ. Тиймээс нийслэл хот үерийн эрсдлээс хамгаалах нэгдсэн стратеги боловсруулахаар ажиллаж байна. Үүний эхлэл болгож энэ төрлийн мэдээллийг түргэн шуурхай олон нийтэд мэдээлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой вебсайтыг ашиглалтанд орууллаа.
Хэрвээ 1966 онд болсон үертэй дүүцгүйц хэмжээний гамшиг дахин тохиолдвол Улаанбаатар хотод 100 сая доллартай тэнцэх хэмжээний хохирол учрна гэсэн урьдчилсан тооцоог судлаачид хийжээ. Хэдийгээр нийслэлийн хэмжээнд 178 км орчим үерийн шугам хоолой байгаа ч энэ нь биднийг үер усны гамшигаас хамгаалж чадахгүй. Тиймээс гамшигын үед ажиллах нэгдсэн стратеги боловсруулан ашиглаж эхлэх нь чухал байгаа юм а. Мэдээж физик байдлаар үерийн далан суугийг байгууламжуудыг барина. Хамгийн гол нь ерөөсөө юм болсны дараа амь насаа алдаад эд хөрөнгө алдсны дараа одоо гин тухайн орох биш тийм ээ. Эхнээс нь урьдчилан яаж одоо сэргийлэх вэ? Орсон суугчдаа яаж мэдээлэл хүргэх вэ наацхан тийм ээ. Тэгээд энэ олон одоо холбогдох байгууллагууд нь хоорондоо хэрхэн яаж хоршиж ажиллах ёстой юм бэ? Улаанбаатар хот жилд 40 мянган иргэнээр бүл нэмдэг. Гэтэл тэдний 75% нь хөдөө орон нутгаас шилжин иргэсэд байдаг бөгөөд ихэвчлэн үерт автах эрсдэлтэй гол сайр жалах судгийн дагуу сууршиж гэр хорооллыг тэлж байна. Мөн одоо ашиглаж байгаа үерийн далан шуудууг барилгын болон ахуйн хогоор дүүргэх, шинээр ашиглалтанд орж байгаа барилгууд дур мэдэн үерийн шугам холог сэтлэх зэргээр эрсдлийг улам нэмэгдүүлсээр байгааг нийслэлийн онцгой байдлын газраас сануулж байна. Үерийн эрсдэлтэй буусан одоо айл өрхөд Улаанбаатар хотын хэмжээний 2800 гараад айл өрхөд байдаг гэсэн одоо өнөөдрийн байдлаар нийслэлийн онцгой байдлын газраас гаргасан судалгаа тийм байна. 2000 онд нийслэлийн 1 км квадрат нутаг дэвсгэр тутамд 162 хүн амьдарч байсан. Харин 2010 оны байдлаар энэ тоо 242 болж өссөн. Өөрөөр хэлбэл хүн амын нягтршил 52%-аар нэмэгдсэн гэсэн үг. Энэ нь Улаанбаатар хотын 17% буюу 210 мянган хүн 12 мянга гаруй барилга байгууламж үерийн аюулд өртөх эрсдлийн бүст амьдардаг гэсэн үг юм а. Not necessarily only in the Ulaanbaatar city. Энэ төслийг эхлүүлснээр бид зөвхөн үерийн ус зайлуулах шугам хоолой барих зөвлөгөө өгөөгүй. Хотын дундор урсдаг голуудын их үерлэхэд дагаад хотын төвд аюул үүснэ гэсэн үг. Тиймээс голын эхүүдэд усан сан байгуулах зэргээр аль болох Улаанбаатар хотод үер орж ирэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж чадвал асар их хөрөнгө олон хүний амийг үерийн гамшигаас аварч чадна. Дэлхийн банк Японы засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа үерийн эрсдлийн менежментийн цогц стратегийг боловсруулах төсөл хэрэгжснээр үерт өртөх эрсдэлтэй бүсүүдэд үерийн зураглал хийж голуудын үерийн усны түвшний мэдээллийг тодорхой болгон вебсайтаа байрлуулах юм байна. Ингэснээр иргэд UB-цэг, Flood-цэг, Gov-цэг эмэн сайтаас үерийн мэдээлэл өөрийнхөө амьдарч байгаа газрын эрсдэл, онцгой байдлын сэрэмжлүүлгийг цаг алдалгүй авах боломжтой болж байна. Манай улсын цэцэрлэгийн насны 10 хүүхэд тутмын 3 нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байна. Тэгвэл Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 100 гаруй хүүхэд цэцэрлэгтээ боллоо. Боловсрол соёл шинжилгээ ухааны яам, Дэлхийн банк, боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сангийн буцалтгүй тусламжийн хүрээнд Канада технологийн цэцэрлэгийг тус хороонд байгуулж ашиглалтанд хүлээлгэн өгчээ. Баянгол дүүргийн 12 дугаар хороонд цэцэрлэгийн насны 860 гаруй хүүхэд бий, хамран сургах тойргоор 150-аад хүүхэд өмнө нь цэцэрлэггүй байсан. Харин одоо тэдний 115 нь энэ цэцэрлэгт сурч хүмүүжиж байгаа юм. Өөрөөр хэлбэл 12 дугаар хорооны 2-5 насны хүүхдүүдийн 94% нь цэцэрлэгтэй боллоо. Манай хүүхэд бол урд нь гэртээ байсан. Тэгээ сая одоо 3 нас хүрэл одоо цэцэрлэгт энэ жил 3 арай үл өрөөг байсан. Тэгээ сая цэцэрлэгт орсон. Тэгээд энэ шинэ цэцэрлэг намар орох гээд орч чадаагүй. Бүх газар нэг одоо юу дууссан гэд. Тэгээ харин шинэ цэцэрлэг нэгдээд харин хэлээ баяртай л байна. Хүүхдэд цэцэрлэгт өгснөөр бол одоо бид бүхэн ажлаа одоо чөлөөтэй 50 амгалан хийх юм нөхцөл бүрдэж байна. Тэгээ хуучин бол одоо хүүхдийн цэцэрлэгийн хөрөлцөө байхгүй бид нар хүүхдэд одоо хүн амьтан гуйж харуулах тэгэл энэ хэцүү л байсан. Одоо тэгээ үнэхээр сайхан байна. Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа сургуулийн өмнөх боловсрол төслийн баг цэцэрлэгийн барилга бариад зогсоогүй. За хүүхэд сурч хүмүүжих орчин бүрдүүлж дотоод гадаад тогтчлтыг нь шийдэж өгсөн байна. Төслийн хүрээнд хүүхдийн одоо гадна тутан тоглоом, за тэрний даав цагаан хэрэгсэл, сандар ширээ гэд зөөлөн идэл болон бусад бүх хэрэглэгдэхүүнийг нийлүүлсэн баха. Энэ цэцэрлэгийг 560 гаруй сая төгрөгөөр барьжээ. Канад арга бүтэцтэй цэцэрлэгийн онцлог давуу талыг төслийнхэн ингэж хэлж байна. Түргэн хугацаанд барих онцлогтой. Тэгээд мөн маш дулаахан. Тэгээд энэхүү технологи маань бол 100 жилийн баталгааг бол бид нэр өгч байгаа. Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол төслийн хүрээнд Канад модон арга бүтэцтэй 17 цэцэрлэг нийслэлд ашиглалтанд орсон байна. За ингэснээр багаар бодоход 1700 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байгаа. Үүний нэг нь өнөөдөр нээлттэй хийсэн 197 дугаар цэцэрлэг юм.
Монгол цэргийн музейд нэг сонирхолтой үзэсгэлэн нээлттэйсэн байна. Хобби 2015 нэртэй тус үзэсгэлэнд 15 цуглуулагчийн 1000 гаруй үзмэрийг багтаажээ. Цэргийн түүхийг өгүүлэх одон медалаас эхлээд их бууны түүхийг он цагийн дараалалаар нь харуулж чадах олон ховор үзмрүүдийг энд дэлгэжээ. Энэхүү луужингийн цуглуулганд 1862 онд бүтээгдсэн зангуул луужингаас эхлээд олон зуун жилийн цаг хугацааг өртөөлсөн ховор үзмрүүд олон байна. Луужин гэдэг цэргийн хүмүүсээс гадна хүн төрөлхтний дэлхийг тойрч энгүй уужим далаа гатлах гэсэн хүслийг чиглүүлэгч байсаар ирсэн гэдгийг цуглуулагч нь онцолж байсан юм а. 2010 онд Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байхдаа энд харагдаж байгаа 3 жижиг луужинг бол анх авч байлаа. Тэгэхээр зэрэг энэ 3 луужингаас дараагаар нь 2 луужин ингээд үндсэндээ бол 10 гаруй орны 40 луужинтай болоод байна. 1862 оны загварын энэ зангууны хэлбэртэй энэ луужин байгаа. Харин энэ бол их бууны түүхийг өгүүлэх 60-аад үзмрээс бүтсэн цуглуулга. Дэлхийн 2 дугаар дайны ялалтын гол эзэн байсан Алдарт Катюшагаас эхлээд 13 дугаар зууны үед монголчуудын зохион бүтээсэн алсын тусгалтай хар хүчийн загварууд Хурандаа Батмөнхийн цуглуулгад багтжээ. Тэрээр өөрийн мэрэгжилтэй холбон их буу цуглуулах болсон бол өнөөдөр энэ талаараа судалгаа хийж 2 ч ном хэвлүүлээд байна. Нэг модон дээр суурилсан их буу байна. Тэр дээр сумтай их буу тэр 13 дугаар зууны үед манай их хаатын дэлхийд айдыг эзлэхэд хөрөнгөлж явах үед хот улсуудыг эзлэхэд тэр одоо зэвсгийг хэрэгжсэн. Одоо хот улсууд гадаар ингэж харуулж хаалгыг нэвдэх тийм ээ. Тийм зорилттой гэсэн. Одоо тэрний хамгийн сүүлийн загвар бол одоо БМ21 үе одоо энэ Гатюш гэж одоо их орны дайны үед энэ одоо 14-д одоо энэ 50-ад оны үеийн загвар нэ. Одоо энэ 80-90-ад оны загвар хамгийн сүүлийн загвар хамгийн том макетер бол энэ дээр байж байна. Хобби 2015 үзэсгэлэнгээр дамжуулан хүүхэд залуус зорилготой хувийн эмх цэгцтэй байх, аливаад хандах хандлага түүхийн үн цэнийг мэдэрдэг иргэн болох төлөвшлийг олохоор зорьсон байна. Мөн цуглуулагчид хоорондоо танилцаж, цуглуулга баяжуулах, солилцох, мэдлэг хуримтлуулах зэрэг ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид нь хэлж байна. Цуглуулагч нарыг бид нар бас бүх хөдөлгөөний одоо худалдаад авах боломжууд нь байхгүй. Энэ улсууд ч өгдөг. Тэгэхээр эднэрийн бас музейхан байгуулагчид нь хэлж байна. Цуглуулагч нарыг бид нар бас бүх хөдөлгөөний одоо худалдаад авах боломжууд нь байхгүй. Энэ улсууд ч өгдөг. Тэгэхээр эднэрийн бас музейхан одоо сан өмөртөнд бүртгэлжүүлээд дараа нь одоо өргөжсөн зэлсний дараа гадаадын улс орондоо ч одоо эднэрийн үзмрээр дэлгэх өөрсдийнхөө одоо түүхэн үйл явдлууд үеэр өргөн дэлгэр үзэсгэлэн гаргахад энэ улсуудад татаж оролцуулах ийм бас бүртгэл судалгааны ажил манай дээр явагдаж байгаа. Монгол цэргийн музей хобби нэртэй үзэсгэлэнг 4 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд цэргийн албан хаагчдаас гадна төрийн түвшээд хоббигоороо нэгдсэн нийгэмлэгийн гишүүд ч өөрсдийн цуглуулга дэлгэсэн юм а. Гадаад мэдээ танилцуулъя. 2011 он зэвсэгт бослохын үеэр Ливи удирдагч агсан Хурандаа Муаммар Каддафиг төрийн эрх мэдлээс буулгаж амь насыг нь хороосноос хойш Хойд Африкийн Ливи улсад Өмэ Самун газар аваад байна. Энэ хүрээнд Нэгдсэн үндэсний байгууллага Ливийн дайдагч бүлэглүүдийн хооронд инхий яриа хэлцээг Женев хотноо эхлүүллээ. Нэгдсэн үндэсний байгууллага газрын тосны асар их баялагтай Ливи улсад өрнөж байгаа зэвсэг тэмцэл Өмэ Самуныг зогсоох сүүлийн боломж нь энэхүү инхий хэлцээ байх юм гэдгийг дайдагч талуудад анхааруулжээ. Одоогоор засгийн газрын айрам босогч бүлэглэлүүдийн хооронд томоохон хотууд болон газрын тосны баялаг ихтэй ордуудын төлөө гол тэмцэл явагдаж байна. Нэгдсэн үндэсний байгууллага өнгөрсөн 9 дугаар сард анхны яриа хэлэлцээг эхлүүлснээс хойш сөрөг хүчний бүлэглэлүүдийг хэлэлцээний ширээнд суулгахад олон сарын хугацаа алджээ. За Нэгдсэн үндэсний байгууллагын төлөөлөгч Ливийн дайтагч талуудын хооронд инхий яриа хэлэлцээ явуулах нь маш их бэрхшээлтэй бөгөөд зоврох хугацааг туулж магадгүйг онцолж байна. Харин ажиглагчид одоо хэлэлцээнд оролцоогүй зэвсэгт бүлэглэлийн удирдлагуудыг бүгдийг нь хэлэлцээний ширээнд суулгахаас нааш инхий хэлэлцээнээс бодит үр дүн гарахгүй байх талтайг анхаарууллаа. Энэхүү инхий хэлэлцээн сүүлийн 6 сарын турш эрх мэдлийн төлөө тэмцэж олон зуун хүний амьд хүрсэн зэвсэгт бүлэглэлүүдийн засаг захиргааны оронд нэгдсэн засгийн газар байгуулах тохиролцоонд хүрэх зорилготой юм а.
Өнгөрсөн 100 исламын дэмжлэгтэй зэвсэг твсэл Ливийн нийслэл Трипол хотыг эзэлж өөрийн засаг захиргаагаа бүрдүүлсний дараа Ливийн олон улсаар хүлээн зөвшөөрөгдсөн засгийн газар зүүн бүсийн Тобрук хот руу шилжсэн юм а. За Ливийн төрийн хяналтыг авсан Ливийн Даун нэвсэл 3 дахь том хот болох Мисратаг мөн эзлэн авч газрын тосны томоохон ордуудыг хяналтандаа авахын төлөө өнгөрсөн 12 дугаар сард цус урсгасан тэмцэл өрнүүлжээ. За нөхцөл байдал ингэж хүндрэлсэнтэй холбогдуулан дэлхийн ихэнх улс орнууд Трипол хотоос дипломат төлөөлөгчдөө игүүлэн татаад байгаа юм а. Америк нэгдсэн улсын Конгрессийн байранд халдаж засгийн газрын албан тушаалтнуудыг хөнөөх хувилдаанд оролцсон сэжигтэн Кристофер Ли Корнелиг холбооны мөрдөх товчооныхан баривчилсан байна. Ohio мужийн дүүргийн шүүх Америк нэгдсэн улсын засгийн газрын албан тушаалтнуудыг хөнөөхийг завдсан үндслэлээр Кристофер Ли Корнелд ял төлөвлөжээ. Мөн сэжигтэн Корнелиг лалын улс зэвсэгт бүлэглэлийг дэмжихээ илэрхийлсэн хэмээн буруутгаж байгаа юм байна. За холбооны мөрдөх товчоо Корнелиг өнгөрсөн оноос эхлэн мөрдөж түүний талаарх мэдээллийг цуглуулжээ. Сэжигтэн Кристофер Ли Корнел нь Capitol Hill дотор мөн ойролцоон тесрэх бөмбөг дэлбэлэх дараа нь Конгрессийн байранд албан тушаалтнуудыг буудан хөнөөхөөр төлөвлөж энэ халдлагаа үйлдэхийн тулд мөнгө цуглуулж байсан гэж хавтаст хэрэгт бичжээ. Тэрээр хагас автономт буу 2-ыг бууны сум 600 ширхгийг худалдаж авч байх үедээ баривчлагдсан байна. Австрали Японоос өнгөрсөн оны 7 дугаар сард эдийн засгийн туршилтын гэрээнд гар үсэг зурсан. Тэгвэл энэ гэрээ өнөөдөр аль биесээр хэрэгжиж эхэллээ. Эдийн засгийн туршилтын гэрээний хүрээнд Австрали улс Японы тодорхой маркийн автомашин төлдөг 5% татвараас чөлөөлөгдөх юм байна. Харин Япон улс Австрали хөлдөөс ухрын махан төлдөг татварыг эх 15 жилийн дотор 38.5%-аас 23.5% хүргэж бууруулах юм байна. Австрали Япон улсын хооронд байгуулагдсан эдийн засгийн түншлэлийн гэрээгээр эх 10 жилд Австрали Японы хооронд хийгддэг нийт худалдааны 95%-ийг нь татвараас чөлөөлөх юм байна. Харин Японы аж ахуй эрхлэгчдийн дунд болгоомжлол байна. Өөрөөр хэлбэл татвараас чөлөөлснөөр Австралиас авах хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортын үн буурч өрсөлдөх чадвараа хадгалахад нь хүндрэлтэй болох вэ гэж Японы аж ахуй эрхлэгчид болгоомжилж байгаа юм байна. Гэхдээ Япон улс дэлхийн болон бүс нутгийнхаа нийт орнуудын 22.6% тань чөлөөт худалдааны гэрээтэй. Японы засгийн газар эдийн засгийг чөлөөлөх яриа хэлэлцээ. Тухайлбал номхон далайг дамжин өнгөрөх чөлөөт худалдааны гэрээг ойрын хугацаанд батлуулах ажлыг түргөвчлэхээр төлөвлөж байна. Одоо улс төр орчны хүрээлэнгээс ирүүлсэн ойрын өдрүүдийн цагаагаар мэдээг хүлээн авна уу. Цагаард мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаарыг нэвтрүүлэгч Од Заяа хөтлөн хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.